Сайн уу? Сайн сууж юу? Би сайн байлаа. Сайн сууж илгаа. За тэгээ өнөөдрийнхэн бичлэгээр энэ бүр голоогоо адвент календар задлацгаая. Би энэ бүр авчаал зүгээр энэд хүрэл алхаадсан. Тэгээ өмнөөс боломж юм байсан. Энэ болохоор 189,900 гэж байсан. Вау. За ингээд онгойлголоо. Ийм байна. Энэ дээр гоё мэдлэгийн үг бичсэн байна. Тэгээ энэ дээрээ толтой юм байна. Тэгэл хаягдсан шүү дээ энэ хайрцаг. За энэ мэдлэгийн үгийг бүгдээрээ гоё уншъя. Shimmer and glimmer гинэ. Жилийн хамгийн догтлон өдрүүд айс вэ. Хаашаач харсан шинэ жилийн өнгөлөг чимэглэл, гоёлын даашинзууд, нүүрэнд нь инээмсэглэл тодорч хацарт нь улаан бутарсан хүмүүс. Хуучин оноо баяртайгаар үдэж, ирж буй шинэ ондоо өөртөө аз жаргал, амжилт бүтээл хүсээд, Cozy-тэй хамт 12 өдрийг өөрийгөө хайрлаж эхлүүлцгээе гэнэ. Энэ нэр ямар ч номер байхгүй юм байна. Тэгэхээр зүгээр хаа хамаагүй усан задлах юм байна. Тэгэхээр шууд хамаагүй авчи. За эхнийх нь адвент календарт заавал байдаг юм гарч ирж байна. Pouch. Косметикийн pouch байна. Энэ дээрээ Cozy Beauty Retail гэвчсэн байна. Угаасаа цахилгаантай, дээрээ юм төмөртэй, гойл хор бүтэн дөрвөлжин болчт юм ингээ карматай. За дараагийнх нь. За энэ маань нарны тос байна. Мэддэг нарны тос байна. Essential-ийн гялганы хүчтэй нарны тос байна. Усан суурьтай, SPF нь 50-тай, PA нь 4 нэмэлттэй. Ямар ч цагааруулт өгөхгүй тийм нарны тос гинэ. Энэ миний бас сонирхчихсан нарны тос байна. Ямар ч угаасаа тийм нэг хуурц өнөр ер нь алга. Гоё. Яг би энэ нарны тосыг хэрэглэж үзье гэж бодоод байсан нарны тос маань ирчлээ. За угаасаа энэ ингээд ямар ч тоогүй юм чинь дээрээс нь ахуулаад задлах бол нөгөө төв гэн нураад унчих бах та. Хүй энэ артнаас юм аа гэж. Энэ дотороо зүгээр баахан сэмплүүд хийчихжээ. За юу байна вэ гэхээр за доктор Жигийн лав 2 юм байна. Доктор Жигийн төв наптай нарны тос байна. Би энэ хэрэглэжсэн доктор Жигийн Mild Up гэдэг зүгээр энгийн нарны тос нь байна. Гэхдээ энэ бүр амар өндөр үзүүлэлттэй. PA-н бүр 5 нэмэгтэй. За тэнгуүтэй бахан олон юм сэмплүүд байна. Тэгээд Анисагийн нарны тос байна. Та нар нэр би бичлэгээр хэлж илүү яалаа. Би сая энэ 100 Аниса энэ брендийн, энэ нарны тосны брендийн энэ чинь Shiseido-г нь оруулж ирдэ ш. Гэхдээ Cozy-д бас харагдд юм байна. Гэхдээ би яг Shiseido-гийн Anisагийн яг VIP үйлчлүүлэгчийн ивентэд очсон энэ 100. За тэнгуүтэй энэ ямар юуны сампл байна. За мэдгүй брэнд байна заяа. Би уусаа энд бүх брэндүүдийн нэрийг биччихье. Sunboon Editor гэдэг нэртэй брендийн витамин С-тэй нүсүү толтны эсрэг ампл байна. Би энэ хэрэглэжсэн юм нэр. Essential-ийн юуны гялганы хүчтэй тос байна. Амар сан чигшүүлдэг балан юуны тослогыг хяндаг гинэ. Тослогыг тэнцвэржүүлдэг гинэ. Ladore-ийн юу байна? Шампунь байна. Энэ болохоор үсийг ингээд хөвсөлгөөд маш сайн гүн чигшүүлдэг гинэ. Тэгээ доктор Жигийн Skin Barrier сайжруулдаг, хамгааллын бүрхүүлийг сайжруулдаг тос гинэ. Essential-ийн сүү цэвэрлэгч байна. Энэ тэгснэ юу гэсэн бэ? Арсны бүрхүүл, хамгааллын бүрхүүлийг сайжруулдаг. Mild cleansing, pH нь 5.5-тай. Энэ таалагдвал гэхдээ энийг бас авч үзмээр л юм байна. За, эндээс эхэлцгээе. Энэ дээрээ бүгдээрээ QR кодтай байна. Энэгээр юу гарч ирд юм бол About Tony Lash байна. Daily Coral гэдэг нэртэй юм Lash юм байна. Самауны ямар ч чамийн зүр гласс нь юм байна. Coral гэж аам чинь жоох улбар шар сүртэй ягаа юм байна. It's glow time гинэ. Энд дэр хүүхэн нэр өгнөдөлжсэн юм штэ. Яна тэрийг нь анзаарахгүй шууд дотор нь юу байна гэдэгтээ бүр хамаг анхаарал төвлөрөөд. Вау! Inglot-ийн кремийн стик хэлбэрийн хайлайтер байна. Надад юроос байдгүй юм байна. Энэ гэхдээ харваас юу амар бэж өнгөтэй юм байна. Харагдчихэв үү? Нилээн бэж өнгөтэй юм байна. Би энийг юу хэрэглэхгүй хаа. Энийг хэрэглэх хүнд нь бараг өгөх хаа. Надад энэ баг нөө юу яж байна? Сүүдэр шиг харагдахаар байна. Надад бол бүр. Дараагийнх нь бас л дээрээ QR кодтай. За энэ болохоор Glow Tint гинэ. BBIA гэдэг брендийн тинт юм байна.
16 номерын Summer гэдэг нэртэй юм байна. Энэ ихтэй надад нэлээд тод. Гоё ч юм уу? Нэг түрхэд үтсчээ. Одоо энэ дээр шүү. Тэр амар тоодаг үстэй. Уг нь тим нэг давуу тал нь юу л та тий. Нөгөө ингээд арилгангууд жоох ингээд өнгөн үлдсэн байдаг тий. Уг нь. Дараагийнх нь хөнгөн байна. Сормос ирүүлэгч байна. Надад ихтэй энэ таалагдахгүй наа энэ. Өнгөн. Надад хитрхи ингээд тод өнгө юу хаад идэхгүй юм. Нөгөө цариг маань бүр ингээм хурцлаад байгаа юм шаардаад идэхгүй. Дахиад урлын мод гараад ирэхгүй бахтаа өгнө. Тэгсэн бол тэгвэл гой урлаа бодчих юмстэй. Тэр энэ хараа. Энийг ингээд одоо энэ нэштэй өгнө. Арилгасан ч гэсэн ингээд юм өнгө үлдсэн мод байхгүй. Энэ ч гэсэн би энэ дээр нэг турш үзсэн. Арилгасан. Арилгаад татчих өнгө үлдээд. Уг нь тинтийг давуу тал нь юм тий. Тэгэхээр надад ямар ч тинтүүд амар тод харагдаад идэг. За ийм гардлээ. Амар гоё юм байна. Яг л надад хэрэгтэй юм байна. Нүхжилтэй эсрэг тэнгуүтэй бүр ингээд арсыг юу адаг өргөдөг тийм үлчтэйтэй ампл гинэ. Вау, тэгснэ арсыг бас тайвшруулдаг гинэ. Энэ нөгөө сая нэг сампл дотор энэ Sunboon Editor гэдэг энэ брэндээс яг тэр брендийн юм ампл байна. За гоё туршиж үзье та тий. За энэ нэг том юм бүтсэж. Энэ ихтэй угаасаа маск байгаа тий. Та нар тийж бодож байна. Би бол маск байгаа гэж бодож байна. Яг л маскны хэлбэр байна. Амар том юм байна. Хүнд байна. Ladore argan oilтой шампунь байна. Хэрэгтэй л юм гарч ирж байна. Ийм ахуй хэрэглэл угаасаа бүх хүмүүс хэрэгтэй байдэн шүү дээ. За энэ дээр юу ч гэсэн байх вэхээр үсийг бүр маш сайн чийгшүүлээд гоё гялтгануулдаг гинэ. Тэгээ бүх төрлийн үсэнд зориулсан гинэ. За энэ бол угаасаа маск. 2 маск гарч ирлээ. За энэ бол юу яаж вэ? Skin barrier сайжруулдаг. Гэхдээ ийм тостой маск гинэ. Тэгэхээр бараг серумаа түрхчээд одоо тонер серумаа түрхчээд энийг шууд тавиад араас нь тос сэргэлгүй болт юм болов? Харъя та тий. За энэ болохоор ампалтай маск гинэ. Арсыг аим гой глөө болгоод гоё юм зөөлхөн булбрай амар сайн чийгшүүлдэг тийм маск гинэ. Тэгэхээр энэний араас бол тос бол түрхэх юм байна. За дууслаа. Сүүлээс 3 дахь нь гоё яана. Гэхдээ яг нэг хэрэгэлдэггүй юмуд гарч иж байгаа болохоор парфюмтэй үнэтэй устай үсний ойл гинэ. Бас энэ Ladore гэдэг брендийнх маань. Би энийг яаж уншдаг нь мэдэхгүй. Үнэтэй. Тийм байна. Яг л үнэртэй устай энэ зуны тийм цэцэгний үнэртэй. Тийм үнэртэй устай юу байна? Усны тос байна. Хөнгөн байна. Би яг энэ харсан юм яагаад чихгүй нэгс чинь гараад ирлээ. За энд бол юу байгаа юм бэ гэхдээ мэдэх юм. Угаасаа энэ адвент календарынхаа зургийг тавихтаа нэг 3 бүтээгдэхүүний зураг тавьчихсан байхгүй. Нэг нь энэ, нөгөөх нь энэ, тэгээд энэ. Тэгээ би энэ 3-ыг бол мэдчихсэн. За угаас хэрэгтэй юм байна гэж тэр 3-ыг нь бол харсан. Энэ витамин С-тэй серум байна. Luvum мэдгүй брэнд. За тэгээд энэ серум нь болохоор ногоон цитрусны витамин С-тэй серум гинэ. Niacinamide нь 16%-тай, Texane 2%-тай. Nice. Ямар харсан шинкэн тий. Ингээ зүгээр ус шиг харагдаад байгаа юм бүр. Шингэн юм шин. За хэдлээ хэрэлж үзье тий. Дуустал нь. За энэ дээр угаасаа яг тэр зурган дээр байгаа юм байгаа. Энэ бол тос. Ямар тос вэ гэхээр маш алдартай Oливионгийн бүр best seller team тос байгаа. Юу вэ гэхээр доктор Жигийн яг арсыг аймаг гой сайн чийгшүүлдэг. Тэгснээ батг гаргадаггүй доктор Жигийн тос байгаа. Би энийг угаасаа хэрэлж үзье гэж бодоодсэн нэг батг гарсан үедээ. Тэгсэн чинь харин энэ байхлаар нь за энэ угаасаа үнэтэй тосхгүй уг нь энэ байгаа юм чинь зүгээр хамаагүй авчигээд авцсан. За энэ хэдүүлээ сая гаргаж ирсэн бүгднийг тавиад үзье. За
Энийг юм шиг юмнууд байна. Тэгээ надад бол яг гоо жоох ингээд нэг юм хорхоогоо даръя гэж бодоод адвент календар авсаахгүй. Тэрнээс яг үнэхээр надад арьс арчилгааны юмнууд амар хэрэгтэй ч юм уу те. Эсвэл одоо тэр нэг Cloud9-ы гоё тэр Junsable Cushion тэр мэр хэрэгтэй. Тэрний cushion элэ, тэрний blush элэ, spoiler тоход. Тэд нар ингээ хэрэгтэй байсан бол би угаасаа шууд Cloud9-ыг л авах байсан. Гэтэ надад нэх үнэхээр арьс арчилгаа яг үндэ авах хэрэгтэй юмнууд бол байхгүй. Тэнгүүд зүгээр ингээ хорхоогоо даръя. Cozy-гээс юу юм авч байгаагүй юм чинь эдний брэнд юу юунууд байна. Тэд нарыг нас хэрэглэж үзье гэж бодоод хорхоогоо дарчлаа. Гоё байна. Би бол угаасаа энэ доктор Жигийн тос тэгээд энэ витамин С-тэй серум энэ хоёр байхлаар нь л за энэ ямар тач надад энэ хоёр бол надад хэрэгтэй юмнууд байна. Би угаасаа нэг тос авъя гэж бодож ирсэн. Тэнгүүтээ энэ витамин С бас авъя гэж бодож ирсэн. Тэгвэл ахгүй хэрэглээ юмнууд ч бас амар хэрэгтэй. Үсний одоо чинь үсний тос энэ шампунь тий хэрэгтэй юмнууд ахгүй юу. Тийм болохоор зүгээрээ надад таалагдлаа. Тэгээ амар олон төрлийн бас нарны тос гарч ирсэн гоё байна. Би нарны тосонд үнэхээр дуртай. Тэгээ дээрэс нь яг гоё нарны тоснууд гарч ирлээ. За тэгээд миний өнөөдрийн адвент календарын unboxing-тэй хамт байсан та нартай баярлалаа. Тэгээд дараагийн хамтлагаар уулзлаа. Түр баяртай.